За та бүхэн төгжрлийг бууруулах зорилгоор давхар замын төсөл санаачлаад 2016 онд ингээд хотын захиргаанд өргөн барьсан юм байна. Тэгээ зам барих зөвшөөрөл авах зорилгоор гэвч одоо хүртэл буцаагдсан. Одоо тодорхойгүй юм байна. Энэ ямар учиртай төсөл байсан, мөнгө нь хаанаас гарахын, хэн одоо санаачилсан энэ талаараа мэдээлэлээ тодорхой өгөөд эхэлж. Энэ бол 2016 оноос болоод бид нар яг одоо албан ёсоор төслөө одоо эхлүүлсэн. Тэгээд судлаад 2020 онд засгийн газраас одоо энийг дэмжиж гэсэн тогтоол гарсан. Тэгээд тогтоол гарсныхаа дараа 7 хоногийн дараа энэ тогтоолын төслөө буцаагаад судалгаанд буцаав гэсэн тийм мэдээлэл өгсөн биднэрт. Тэгээ энэ яагаад ингэж энэ өгсөн бэ гэхээр айгүй олон талын тухайн үеийн айгүй олон ийм шалтгаанууд бол байдаг. Энэ нь болохоор сошиалоор маш их олон хүмүүс энэ төслийн талаар буруу ойлголтууд өгсөн. Ямар буруу ойлголт өгсөн бэ гэхээр энэ төсөл улсын хөрөнгөөр улсын зардлаар хэрэгжиж байна гэсэн ийм сошиал юм давалгаа явсан. Үүнээс болоод бол хүмүүс бол маш буруу ойлголттойгоор энэ төсөл дээр бол одоо өөрөөсөө ингэсэн санаа бодлоо илэрхийлээд тэрнээс нь үүдсэн юм яасан одоо засгийн газраас энийг бол судалгаанд буцааваа гэж буцаасан байдаг. Сошиалор яагаад тийм мэдээлэл явсан бол өрсөлдөгч тал одоо харлуулах зорилго байсан уу? Ер нь юу гэж хардгийг. Тэртээ мөнгө бол улсаас гарахгүй гэхээр чинь мөнгөний тоол мэдээж байгаа. Тийм тухайн үед бол яг энэ нөгөө дүн нэг өндөр өөрөө 800 сая доллар гэдэг хэлсэн байсан. Энэ дүн дээр нь л одоо хүмүүс сайд ийм мөнгө гарах гэж байна. Одоо газраар юм хийж чадахгүй ч тэнгэрээр хийх гэлээ гэж иймэрхүү яриануд их явсан. Энэ шалтгаанаас л болсон байх гэж бид нар бодож байгаа. Та нар одоо ямар мэргэжилтэй хүмүүс үү, ямар үйл ажиллагаа явуулдаг? Тэгээд нөгөө анх санаачилсан хүн нь энэ замыг анх санаачилсан хүн нь бол одоо миний аав Монгол Улсын зөвлөх инженер хотын зам компани захирал Батруу Баяр гэж хүн байдаг. Би болохоор Америк нэгдсэн улсын Канзасын Паркийг сургуулийг бизнес удирдлагын чиглэлээр төгссөн. Төгсөж ирээд аавтайгаа хамт автозамын салбарт ажилласан байгаа. Манай компани бол хийж хэрэгжүүлсэн том төслүүдээс дурдах юм бол маршлийн гүрөө хаан хаалга байдаг шүү дээ, тийм. Багшийн дэдийн нөхөн гарц, сансрын нөхөн гарц, баян өшөөний баруун салааны 4 км зам гихч мэтчлэн томоохон төслүүд дээр бол ажилласан баг. Тэгээд энийг бол манай аав бол нэг 10 жилийн өмнөөс өөрөө надад ярьдаг, тийм. Өөрөө энийг хиймээр байна гэж тэрэндээ ингэхэл юм бол энэ Улаанбаатарын төвчрөл багаснаа гэж итгэл үнэмшилтэйгээр одоо биднийг удирдах энэ төслийг ахиглуулж ирсэн. Ер нь замын төсөл барьдаг гүүрэн гарцсээр мэргэжсэн компани байна тий. Тий, яг л одоо цэвэр одоо гүүр Монголд бол бас яг монгол хүний гараар барьсан гүүр гэх юм бол энэ маршлийн гүүр байж байгаа. Яг одоо монгол инженерүүд өөрсдийн боломж болцоогоо ашиглаад барьсан ийм гүүр маршлийн гүүр байгаа. Тэгээд энийг бас зүгээр хийчихгүй бас энэ хаалга хийсэн байгаа. Зүгээр нэг тийм Монгол улсын төрийн тэргүүн ордог гэдэг утгаараа бид нар хаан хаалга гэдэг нэртэй ийм хаалга барьсан байгаа. Энэ хаалга нь бол дээрээ одоо соёмтой. Тэгээд морины нуруунд дээр Монголын их хаадын тамгыг залсан байдалтайгаар ингэж хийгдсэн ийм хаалга хийж өгсөн байдаг бид нар. Тийм. Энэ төслийг санаачлаад хизээ өөд болсон мөлий. Энэ төслийг санаачлаад 12-3 оноос л эхэлж ерөөхдөө санаачлаад 16 оноос ер нь бичиг баримтын төвшөнд чигтрээд тэгээд энийхээ араас явж хагаад 2023 онд бурхан болсон байдаг. Бас манай төслийн баг бол ерөөхдөө бол 5 хүн байсан. Бид нар 5 л ажиллаж байсан. Тэрний нэг нь бол Зоригтын Баярхүү гэж автозамын инженер хүн байгаа. Хонцгийн Батсүрэн гэж хүн байдаг. Тэгээ манай аав байсан. Энэ 3 хүн бол гуруула бурхан болсон баг. Хэд он тийм. Ер нь дараалал бурхан болсон байна. 1 жилийн зайтай. 1 жилийн зайтай. Тэгээ хамгийн гол нь одоо ингээд бит хоёр ингээд үлдсэн байхгүй юу? Одоо төслийн багаас. Тэгээ бит хоёр одоо бас яг энэ төслөө одоо зогсоохгүй өргөжлүүлээд цааш нь аваа явж байгаа. Тэр хүмүүсийн тэр тэнгэрт гарсан хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Зүгээр давхарлаад буцаагаад хуучин тойрог хийнэд нь оруулж энэ төгжрлийг задлаа гэдэг. Хаанаас хаа үрж байгаа вэ гэхээр Баян бүрдийн тойрогоос сансрын тойрог. Сансрын тойрогоос доош үндэсний цэцэрлэг төрөлөө. Үндэсний цэцэрлэг төрөлнгээс хуучин 120 мянга цагаан хаалга. Цагаан хаалгаас буцаад Баян бүрд гэсэн тойрог зам баг. Энэ болохоор 1-р ээлжний 13 км зам баггүй. Яг хотын төвийн 3 км дотор радиус доторх яг эд бүглэрлийг л ингэж задлах. Тэрнээс ч одоо яг нийслэлийн удирдлагууд инженерүүд бол нэг юм нэрэд байгаа. Тэгээ инженерчлэл хийнэ гэдэг. Одоо энэ инженерчлэл байхгүй. Одоо замыг өргөдөх нь гэдэг. Та одоо өөрөө мэдчихэж байгаа. Замыг хаагаар өргөдөх Улаанбаатар хотод.
өргөдгөл бараг орц бүгд талаар байгаа наалтахаар хэмжээтэй явуу гэж зам байхгүй газрыг инженерчлэлийн түнэлэн зам юм гэдэг. Доотхоо одоо энэ шугамшилжийг мэддэггүй шүү дээ. Ямар аалцны тор шиг юм явж байгаа. Манай төсөл яг ингээд давхарлаад бариад өгөө гэж байгаа санаа нэмгүйч давхар дэд бүтсөж хийдэгтэн л дээ. Гүүрэн байгууламж араагүй. Хоёрдугаарт үний өртгөнд болохоор хүмүүсийн хэмжээний гэж ярьдаг. Бид нар ганц зам барих гайгүй. Дээрээс нийтийн тээврийг шийдэг гэж. Одоо олон улсын шиг монорейл гэж нийтийн тээврийг гүүрэнд ороосоо Японд дөрөв хэрэглэгдэж байгаа шүү дээ. Тэрийг яг шийдчихвэл нэгдүгээрийг нэрээ одоо бүглэрээд байгаа. Нэг бүхэл бүтэн игнээ хагаад автобус явуулаад байгаа. Тэн зогсвол торгон байна ингээл одоо ч бас хүний эрхийн асуудал яригдаад байна шүү дээ. Ер нь цаашлаа. Энэ мэдчлэг яг төгсөөрийн шийдэл гэсэн. Тэгээд нийт 9 газар одоо юуны тэр нийтийн тээврийн буудлуудыг гүүрэн байгууламжаар шийдэх гэдэг байхгүй. Тэгээс ч одоо нөө явууны гарц машины аваар осол гэрлэн дохио гэдэг одоо энэ нэлээд өргөн цар хүрээтэй төсөл юм байгаа юм л таа юм л. Одоо энэ зам хэрвээ баригдвал нэг төвжирлэг тэдэн хувь бууруулна гэсэн таацаа байгаа юу? Бүр төвжирлэхгүй болох шүү. Төвжирлчөө болчих голох тайлж бас тэ. Энэ ингээл тодорхой хэмжээгээр бага л гэдэг. Гэхдээ яг олон улсын ч юм уу олон инженерийн зөвлөх судалгаагаар бидэд бол тамаг судалгаа гэж хэлж байгаа л да. Наривчсан судалгаа гэдэг чинь дараа наривчсан эзэндээ ороод явах учраас 46.5% гэж ярьж байгаа. Энэ хар ухаанаас ч гэсэн байна. Дээр нь одоо нэг явж байгаа зам 100 төгжрлээ. Дээр нь дахиад зам захирлал тэрний 50% л дэше гарч байна. 50 гэхээр одоо бас инженерүүд нь тийм боломжгүй л гэж үзэж байна. 46.5 гэдэг процент гаргаж өгч байгаа байхгүй. 46.5 байл гэж манай тэцэн тусгацсан судалгаа. Ингээ яагаад үр ашигтай юм бэ гэхээр тойрог хэлбэртэй. Тойрог хэлбэр гэдэг маань одоо өөрөө юу вэ гэсэн үг. Хязгааргүй тойрог. Одоо нэг газрыг одоо нэг юм ингээ давхарлаа гэж бодъё. Шулуун юмыг те. Шулуун явж байгаа замыг дэшээ гараад доошо буучна тийм. Тойрог бол мөнхийн хөдөлгөөнд байдаг учраас тэгээ дээдэлтэй болоод гэрлэн тохиогүй ямар нэгэн уул зураагүй үргэлжлүүлэн зочихлоо тийм. Тэгээд хотын төгжрлийг задлах үүрэгтэй. Ийм зам байна. Ямар нэгэн байдлаар бид нар одоо газар чөлөөлөлт хийж ямар нэгэн байдлаар тийм болохгүй. Одоо байгаа замыг дээр нь давхарлаад боломж төсгүүдэд нь буулцуултыг нь хийх. Одоо Япон Солонгос ч гэсэндээ давхар замаар хотын төгжрөлтэй хэсэгтээ угаасаа давхар замаар л ер нь шийтгдсэн л байдаг л та. Тэгээд тэр тусмаа манай Монголч нь барилгажилт ингээд явагдцсан. Тэгээд ямар ч төлөвлөлтгүй шахаад барьсан. Ямар ч зайдалгүй байхгүй юм ч одоо ер нь болох жишээ гэж одоо ингээд үзэж байгаа. Одоо хин ч ингээд батсан. Тэгээд яагаад болохгүй юун дээр гацч өвхийн гацаач тэр талаар мэдээлэл өгөөч. Энэ ерөөсөө төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй гаргасан шийдвэрийг эргэж үцдэг. Өөрөө хийлж бие биерүүгөө чигтгэс л болж байгаа. Одоо нэг газар очиод нэг юм ярина, дэмжин. Нөгөөдөл нь болохоор тийм юм байхгүй. Нэг засаг солигдох процесс болгонд маш хүндрэлтэй байдаг биднэрт. Дахиад шинээр эхэлдэг. Шинээр эхэлдэг. Энэ өмнө нь энийг хотын дарга гасан ажиллаж исэн амар сайхан гэж хүн байсан тийм. Тэр бол маш их дэмжсэн. За энийг зөв юм бид нар бичих хийж өгөө засгийн газрын уралдаанд оруулсан. Бид нар тэр бол хотын дарга хүмүүс тий. Ахаад одоо болохоор одоо хотын дарга нэм Батрын энийг дэмжихгүй байна. Тэгэхээр энэ хотын дарга гэдэг маань нэг л статус баймаар юм тий. Нэр нь солигдсон ч гэсэн тэрний одоо юу гэдэг төрийн ой санамж гэж нэг юм байна шүү дээ. Гаргасан шийдвэр гэж бас нэг юм байна шүү дээ. Энийгээд яагаад ингэ өөрчлөлт дээрээс ойлгох. Тэгээ ингэ засаг солигдоод байдаг бид нар юмаа явуулаад байдаг албан бичгээ өгөөд хамтарч ажиллая гэх ингээл иймэрхүү байдалтай. Гэхдээ энийг нэг зориглож те за энийг юм болчих юм байна гэж явуулах гэхээр энэ төсвийн мөнгө биш. Гадны хөрөнгө оруулалт. Манай энэ дарга нар нэг юмн дээр одоо их сонин хандлагатай. Энэ гадаадаас хөрөнгө оруулж ирээд бид нар юм хийх боломж байна. Манай Монгол улсад. Тэгэхгүй энэ төсвийн мөнгөнд дотроо л толгойн ажилтдаг. Төсвийн мөнгөө л одоо яаж нэг гоё хуваахад юм хийх үү? Тэрүүгээрээ юм хийх үү? Энийг яаж нэмэгдүүлэх үү? Төсвийг нэмэгдүүлэх үү? Энэний оронд бид нар болохоор те гаднаасын энэ бизнес байгаа байхгүй. Энэ бизнесийг гадны хөрөнгө оруулагчдаар хий. Энэ асуудал гэдэг чинь өөрөө бизнес байдаг. Улаанбаатар хотын төвжирэл асуудал мөн. Энийг яаж энэ юу вэ гэвэл бизнес өөрөө. Асуудлыг шийдвэрлэж чадчихвэл тэр өөрөө жинхэнэ бизнес болдог. Тийм ээ? Тийм учраас бид нарыг тийм учраас бас дэмжихгүй байт юм болов уу гэж бас хараад байгаа. Энэ хотын удирдлагууд. Тэгээ очиод ингээ уулзахаар ерөнхий тийм одоогийн байгаа энэ хотын удирдлага бол ер нь дэмжихгүй байна. Төр өвийн хвшлийн түншлэлийн газар төв гэж тусдаа эдийн засгийн хөгжлийн яамны харьяа байгуулагдсан. Тэр хүмүүс бол дэмжиж байгаа.
Гоё юм байна. Энийг чи ингээ хийчи. Гаднаас ингээ хөрөнгө оруулалт ирэх юм байна. Гэхдээ та нар хоттойгоо яар гэдэг юм ярьдаг. Улаанбаатар хоттой очиж ярилцсан. Зам тээврийн хөгжлийн яамн дээр очиж уулзсан. Сайдтай хөтөл уулзсан. Сайхан юм байна дэмжи. Хоттойгоо очиж уучраа бол тий. Хот дээр одоо хот Улаанбаатар хот ямар байр суурьтай байгааг нь тодруулж байна. Би очиод уулзсангууд л энэ чинь бид нар бол манай концепцт таарахгүй байна гэсэн. Өмнөх хотын дарга нь болохоор дэмжигддэг. Сая гараад ирсэн дэмжихгүй гэдэг ийм ойлгомжгүй ийм байдалтай л байгаа. Одоо ингээл хүмүүс буруу сэтгэхгүй хугтун төрүүлэл. Тэгээд нүдээр нь харуулж игээд макет хийсэн 3D Улаанбаатарыг яаж харах, энэ гүүрэн зам хаагуур явах, байгууламж нь хаана авах, буулцуулт нь хаана авах гэсэн бүр яг харахад 100% хинч ойлгохгүй макет хийсэн бүхэнд байсан. Одоо өөр эндээ видео хийлээ одоо хүмүүст яаж хүргэж энийг ойлгуулах вэ гэж бодоод байгаа. Энэ дэр бол ойлгомжтой зүйл. Дээрээс нь яг өдийгөөс төдий хүртэл гэдэг шиг бидэрт одоо энэ засгийн газар яам сайднараас одоо нийлээд бараг 80-аад эм дэмжлэгийн бичиг гэдэг байхгүй албан бичгүүд дэмжиж байна. Та хэд хийхэд наа чин зүг байна. Тэгээд ихт одоо яг энийг энэ саналыг бол яг шинэ одоо байгаа хотын дарга Нямбатар даргад бол хамтарч ажиллая уулзсан нэг ярилцъя тэ санаа бодлоо солилцъя гэж албан бичгээр удаа дараа мэдэгдсэн. Бид 24 оны сүүлээр 25 оны ихэж тэгж мэдэгдсэн. Нэг ч уулзаа. Даваа далаа гэж нэг даргатаа уулзлаа орлогчтой нэгдүгээр дарганд нь төсөл хөгжүүлэлтийн захирлэгчдүүд даргалаа нэг Баатар гэж ийм хоёр хүнтэй уулзсан. Тэгэхээр нэг ийм хувийн компани гэж байна. Тэгээд жижиг хувийн компани энэ том төслийг ганцаараа өмчилж болохгүй гэсэн л ганц юм байна. Яагаад өнөөдөр бизнес эрхлэгч залуучууд хувийн биш л яагаад дэмжихгүй байгаа. Бус орнуудын жишг тийм л ш. Солонгос яагаад төгссөн хувийн компани Hyundai Honda юу вэ? Япон тэ бүхэл газар хувийн гişлүүд л сайн болж иж төрийнхөө эдийн засгийн бүрэн хэрэгжүүлдэг багч. Манай Монгол тийм байхгүй л харна. Тэгээд маршалын гүрийг барьсан туршлага байна. Дээрэс нь одоо тэр тууллын хурдны замыг барьж байгаа компани чинь зөвхөн баян хошууны замыг л барьж ирсэн мэлээ шүү дээ. Тэрийг нэг удаашралтай барьсан гэдэг ингээд туршлагыг харахаар баг илүү юм шиг. Тэгтээ Монгол залуучуудад дэмжин хажуугаар нь нөгөө улсын төсвөөс мөнгө авахгүй та хэд чинь гадаадаас хөрөнгө оруулалт татаад барьчин. Тэгээ тэр их 80-ыг улсын төсвөөс гарахгүй мөнгө хэмнэн гэхээр чи яаж ч утсан ингээд болдог бол дэмжмээр байгаа. Тэгээд яагаад дэмжихгүй байгаа юм бол тэрэн дээр та нар одоо юу гэж харж гин төвжирлийг бууруулахгүй байх нь илүү нөгөө ирэх барьж байгаа хүмүүст ашигтай байна уу? Тийм тэр талаар эсвэл нөгөө туулын хурдны замаа яаж хийгээд өөрсдийнхоороо хийх гээд гацааж гин үү? Ер нь яг л нэг тиймээс л болж гин гэсэн тийм хэлэх зүйл байгаа. Яг энэ нэрүүлэх олон юм яригдана шүү дээ. Одоо өнөөдөр та Монгол хүн те бид ингээд энд амьдарч байгаа одоо нэг л зорилго сайхан хөгжилтэй газар үр хөвгтүүдтэй ч гэсэн аюулгүй сайхан газар амьдруулж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Одоо тэгт чинь сэлб голыг л харалта. Тэнд одоо анхны зураг төсөл нь ямар юм бис одоо юу болж байгаа ч нэг хүүхд тоорж байгаа шиг хідэн чул өөрөө тавьсан ч байгаа шиг тэр. Эцээч ингэж ч улс орон яаж өгч юм. Тийм яг хий бүтээгээд ирмэлцэж байгаа ийм залуучууд ч юм уу хувийн хвшлүүдээ боогод өгдөг. Энэ дэр бол харж байгаа нэг л асуудал ашиг сонирхлыг зөрчил байгаа гэж харж. Өөр юу ах юм бэ? Үнэхээр Монголоо хөгжүүлээ энэ залуучуудаа дэмжих гэсэн бол бүгд л дуу нэгтэй дэмжиж байгаа ш. Дэмж болохоор одоо гэдэг 70-80 дэмжих зөндөл албан бичвэр байгаад байгаа. Одоо энэ хотын дарагтаа яагаад нэг учраа олж болохгүй? Яагаад бидэртэй нэг уулзаа санаа бодлоо нийлжиж болохгүй те? Та хэд ингэсэн юм. Одоо тэр нэг 16 тэрбум бэлгэлтэй гэж байна. Тэр хятад компани тэрийг өгөх ямар шаардлага? Энд залуучууд хийцэн биш 100% хийцэн биш. Бүх судалгаад юм шинжилгээ. Энд тэгэхэд дэшээ хятад руу гадаад руу тэр мөнгө урсгалаа гаргаж болохгүй байхгүй. Тэгэхээр ч одоо энэ үнийн хөрөгдлийн инфляц чинь Монголын одоо мөнгө ямар ч үнцнийг болж эхэлж шүү дээ. Үнийн хөрөгдөл. Тэгэхээр чинь би одоо манай төслийн баг хамт толомжлолтгүй одоо өөр зөндөө юм ижлэгийн төслүүд байгаа залуучууд. Тэд нар гадаадаас хөрөнгө оруулж ирээд гадаадаас доллар валют оруулж ирээ. Энд Монгол улсынхаа иргэдэд ажлын байраар хангая, энийг эргэлдүүлье гэдэг ийм болон залуучууд байхад зөвхөн ганц хоёр дарга нэг зогсоогоод байгаа л хөөе сонирн байгаа даа. Тэгэхээр таны асуусан асуулт нь бол эрх ашигын хэлцүү ой сонирхол байгаа болоо гэж харж байгаа. Даваа талаа уулзахдаа юу гэж хэлсэн гэлээ? Таранбай барина гэлөө. Тийм таранбай барина гэж л. Танад төслөөс эзэж явахгүй л гэж. Тийм. Бид нар бол одоо ингээд таранбай барих гэж байгаа. Тийм тэр таранбай нь бол одоо байгаа зам дээр явах юм л шүү дээ. Энд дэр ингээд таранбай барина.
Тэгээд ер нь бол хүсэхгүй байлээ. Аль хэдэн оны үеийн хөгжил одоо хэдгээр зууны Таранбач одоо хэдгээр зууны юм лээ тийм ээ. сайн мэдрэх ёстой л доо. Одоо дэлхийн энэ хажуудлын хөрш үнэхээр одоо тасарч шүү дээ. Одоо хөгжил нь одоо дээд зэгтээ товлж байна. Тэгэхэд бид энд ингээл нэг метро бол байх ёстой асуудал нэг бодтой. Тэгэхэд нэг Таранбач гэж одоо илүү болов үлэг хөрвөл гэхээр одоо Америк байхгүй яг үнэ л. Тэгэхээр тэнд юу харагдаж байна шиг сонирхол байна. Одоо энэ Таранбаанд хинч суухгүй шүү дээ. Тэгээд одоо энэ зам нь бөглөрч яж байгаа. Дахиж нэг нь авч Таранбааны гэж одоо байж болохгүй. Ямар ч тэнэг хүний толгойд байхгүй. Энэ бүх болсон юм явдлуудыг одоо хөрөнгө оруулагчтай бид нар ярьдаг. Хөрөнгө оруулагч бол Холбооны бүгдийн хамт Герман улсын KfW банк, Global Finance байгууллага, Horst Husbachmer, Ew Gun Soil гэсэн тэргүүтээ ийм хүмүүс манай тэр хөрөнгө оруулъя. Бид нар бүх юм гаргая. Герман инженерүүд ирнэ. 80%-ийг нь Монгол улсад үлдээнэ. Гэт ингээд бид нарт хэлээд байдаг. Төр зэсэг нь хүлээж авдаг. Зүгээр тийш очиод хүнд 16 төгрөг өгчөж байгаа. Манай пэйжээр ороод харахад бүх юм байж байгаа. Бүх хийсэн юмаа тавьсан бид нар те. Тийшээ ороод ингээд биднүүстэй хамтраад ажиллахын оронд төсвөөс мөнгө гаргаад хятадын компанид өгч байгаа маш харамсалтай. Одоо энэ төрийн тогтворгүй байдал угаасаа бүх цаг үеийн одоо хөгжлийн гацаал боллоо. Тэгээд хэлдэг гадны хөрөнгө оруулагчид ч гэсэн төрийн солигчдаг учраас ажил нь явдгүйгээд одоо бараг залхаан цэрлэлцэн. Тэрний яг нэг бодит жишээ байна тий. Тэгээ хажуугаар нь дахиад танил талгүй юм уу ямар нэгэн ар үрээ хаалга бол юу ч одоо санаачлаад ямар ч гоё юм хийгээд гарах боломжгүй гэдгийг бас харагдаад байгаа шиг байна тий. Одоо тэр юуны талаар тодруулъя. Гадны Германаас хөрөнгө оруулалт татаад за тэр хөрөнгө оруулалтаараа урт хугацаанд нөгөө ашиг олно гэж тооцоод шууд ингээд мөнгө хийх чинь үү тэр Германы тал яаж тооцож байгаа юм бол яг ийм одоо мэдээж энэ 800 сая доллар тий. Тэгээд цаашлаад мэдээж одоо энэ дэлхийн зах зээлч одоо хэцүү шүү дээ дандаж ингээд энэ дээр мэдээж нэг наанууд цаанууд нэг жижиг сажиг өөрчлөлтөд орж харах. Нэг бол тэрнээсээ доош он төгсөн ч нэг бол жоохон дэвшилтэйсэн ч. Тэгэхээр бид нар одоо зөвхөн ягаад тэгэхээр энэ чинь хувийн компани усны мэдээлэл нууц гэж байгаа болохоор ганц ил байгаагаа л хэлж байгаа юм. Маш олон гадны байгууллагууд харьцаж байгаа байхгүй. Одоо жишээ нь гарын 5 оронд багтахаар 4-5 компаниуд амлуулсан хөрөнгө оруулалт бэлэн гэсэн бичгээ өгсөн байгаа. Тэгээд зөвхөн одоо ил ярьж байгаагаар нь одоо их цай хэлж штэ Германы KfW. Эдгээр бол бүр тууштай явж байгаа. Зарим нэг нь засаг төрн бэлэн болохоор бид нар бэлэн шүү гэдэг байр суурьтай. Энийг бид нар яаж иргэн төлөх нөхцөлтэй вэ гэхээр мэдээж гадаадын бүхэл зам хурдны зам төлбөр тооцоол авч явдаг тийм зам барьсан ашиглаж байгаа төлбөрөөр төлж байгаа. Тэгэхээр энийг нэг урт хугацаанд 10-аас 15 жил бид нар тэдэртэйгээ одоо мөнгөн урсгал яаж төлөгдөх вэ? Иргэн төлөгдөх нөхцөл нь юу вэ? Эдрийг бүгдийг гаран харилцсан байна. Тэгэхээр 10-аас 15 жилийн хугацаанд ингэж гараар болж төлнө. Жилдээ ийм төлнө гэд. Тэгэхээр нэг энэ гүрч одоо манай улсыг болчихж байгаа шүү дээ. Тэгээд 20 жил ашиглаад найгад улстай өгч өнгөө өгч байгаа л нийслэлтэй өнгөл өгч байгаа юм төсөл байхгүй. Тэрнээс одоо манай төслийн баг одоо энийг хийгээд мөнгө нийтчихээ гэж байгаа юм биш. Энд чинь ямар татвар төлөгчдийн өөрсдийнхөө эх орныхоо иргэдийнхээ мөнгөийг идэх гэдэг юм биш байхгүй. Зөвхөн гадны мөнгийг оруулж ирж бид нар бол бизнес хийж байгаа заалгаж байна байхгүй. Тэгэхээр бизнес чи ямар зарчимтай вэ? Мэдээж ашигын зарчим байгаа шүү. Тэгэхээр нэг хүн худлаа ярьчихгүй, хулгай хийчихгүй, улстай хэрэгтэй, өөрсдийнхөө компанид хэрэгтэй, төртөө хэрэгтэй гэсэн нэг иймэрхүү л нэг бийж өгч байгаа юм. Тэгэхэд одоо тэрийг нь мушгаал эн чинь хүний санаа гэдэг зүйл зүгээр гараад ирчдэг юм биш үү те. Энд чи олон өдөр бодно, судлан шинжилнэ, гадаадд явна, харна. Тэрэн дээрээсээ нэг юм багцлж аваад за ингэх юм байна гэдэг. Маш олон өдөр шөнөл мэдээж бодож энийг зохиож бүтээсэн байгаа шүү дээ. Тэгэхэд тэрийг нь өөр нэг гар гарч ирсэн л те. За наатагаа тэрийг нь хулгайлчих. Тэгээ барин 80% дуулгаалал тендер зардал мөнгө гадагшаа гаргаж байгаа. Ийм байж болохгүй. Оныг ард хэрэгэд төсөж ойлгох хэрэгтэй. Бидний төлж байгаа мөнгөөр энэ хүн дөргиж гадагшаа гаргаад байгаа. Бид нар болохоор хүмүүсээс мөнгө карманаас нь гаргахгүй гадаадаас оруулаад хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэд эндээ харин хүмүүстэй цалинтай, хувийн хөгжлүүд, аж ахуй компаниуд, иргэдэд бүгд л мөнгөтэй цалинтай дотооддоо эргэлдүүлэл арай инфляц нь ундаг ч юм уу энэ үнэ хөргөл бас болгоод. Яг л тийм мэрэгжлийн бас эдийн засгч ажиллагаа мэдгүй байна шүү. Мэддэг хүмүүс нь бол тэгээд мэдгэл. Ард иргэд өөрсдөө нэг жоохон цензуртэй бас байна. Тэгэхээр туулгалын хурдны зам яриад чинь тий. Энийг
төгжрөлгүй л болж ивэл яасан ч ядгийн бай, голгүй болсон ч ядгийн тул барий гэл зарим нь тэгж जैन, зарим нь ерөөсөө голтойгоо бай төгжрөл бууруулахгүй заавал тэргээр барих гэлээ гэл ингээл янз бүрийн өнцөг. Тэгээ хятад компани, дөрвөө компани ч хэл байна л да. Та хэд арай ингээд мэрэгжлийн хүмүүс болохоор арай өөр харж байгаа байх, юу гэж харж जैन, тэр өөр нь хэрэгтэй юу, хэрэггүй юу, үн хөлсний хувьд одоо яг зах зээлийн ханш юм уу? Тэр талаар нэг юм бар суурь өнцгөө хэлж өгч. Энэ өмнө хөлсний хувьд бол ялч өндөр үнэтэй л байна. Энэ чинь дан давхар зам гэж байгаа шүү дээ. Дэд үтс шийдэх юм шийдэхгүй. Одоо тэр тэцгүнд нэг юу тусгасан тийм ямар юм байгаа. Байхгүй л байгаа. Яг юу их гэдэг. Зөвхөн нэг давхар зам байна гэж зураг үзүүлэл гэдэг тийм. Тэм дэд үтс шийдэх юм уу? Нийтийн тээвэр шийдэх юм уу? Давхар өөрөн зам бол тэгж өндөр 2.1 горов бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөр хөтгөнөр бол өндөр. Яг хөө үнэхээр энэ нийслэлийн нэг байна гэвэл тэр нэг бид нар нэг юм хувийн юм сонирхол биш байхгүй. Тэгэхээр бариул барьж жилийн царин Монгол улсын төгжрөлгүй болж бид нар тайран хэрэгтэй. Төгжрөл гол нь хувь хүний талаас харж байгаа. Хувь хүний талаас бол одоо яг үнэ дуулсан бол дийдэлтэй. Онлон болол тийм шүү дээ. Өглөө болох нь цагаан сар ч юм уу нэг баярнаа дадмаар овоон дээр гардаг ч юм аарийнхаа тийм болол тийм бид биш. Тэгэхээр одоо сүсэг бишрэлэнч тэр юм уу одоо энэ ундны усны өртч тэр юм миний л бодлоор юм дэмэл юм шиг санагддаг. Өөр тараас зөндөл байгаа шүү дээ Шамбатраад. Заавал тэр усан дээгүүр гол дээгүүрээ ганц ундраа дээгүүрээ дэм байж байгаа таалагддаг. Хоёр нь хөвгөний үзэлтэй. Хүмүүс ч одоо нэг хотын дарахтаа дайсан гадж байгаа л биш л дээ. Хөвгний үзэл. Би тэр туулын урдны замын төсвийг үзсэн. Байгаль орчны үнэлгээг харсан. Нэг харамсалтай юм байгаа. Энэ ямар харамсалтай юм зүйл болж байна вэ гэхээр 2.3 их найт төгрөг бүгд мэдчихэж байгаа тийм. Ийм их мөнгөөр барих гэж байна тийм ээ. Төсөв дээр бол юу гэж заасан бэ гэхээр байгаль орчин сүү төсн хүн төлбөр гэж байгаа. Тийм үү? Тэр нь 1 тэрбум төгрөг. 2.3 их найдын хэдэн хувь 1 тэрбум төгрөг. Гэ бодоод үзэхлээр инээдтэй, эмгэнэлтэй. Тэ? 2.3 их найдаар тийм төсөв тавьчаад байгаль орчны ингэж ийм амар сүйтгэснийхаа төлбөрт 1 тэрбум төгрөг тавьсан. Нөхөн сэргэлт байх. Нөхөн сэргэлтнийхэн тэрэн дээр харахад нэг үнэн дүнгийн буруучсан байдэн тийм. Тэр ингээ алдаатай тэр байгаль орчны байхгүй болгоцсон байдаг лөө. Үнэлгээ нь алдаатай ингээ хийцэн. Та дорж үзэл байгаа. Бага одоо интернет дээр хүмүүс бас нэг яахгүй л тийм. Тэрийг ороод ингээ харах юм бол бас тийм бичиг үсгийн алдаа хийсэн. 50 га газрыг одоо модыг бургас улаас устгах гэж байгаа. Төлбөрт нь тэрбум төгрөг төлнө гэж байгаа. Хийж байгаа компани. Ийм байж болох уу? 2.3 их найд гэдэг чинь 2300 тэрбум. Тэндээс нэг тоо байт юм аа. Нэг бургас үлээс явал хэдэн төгрөг нэг төлбөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг нь яг тэр одоо яг юун дээр тавьсан байдаг л та. Нэг гагийн битээ үзүү бодож үзсэн. Ийм явал яах вэ гэдгсэн ч өчнөө 100 тэрбум төгрөг. Өчнөө 100 тэрбум төгрөг төлсөн төгрөг тавьсан байх чинь. Тэгээд ялангуяа энэ голтыг өөр тавьчиж 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Одоо манай тэр юугаа бургас үлээсийг туул голыг тэрбум төгрөгөөр үнэлсэн биш. Энэ нь бол маш их харамсалтай байна. 200% хоёулаа нам бос. Ямарч нам тариалагддгүү. Тийм болохоор одоо энэ төслөө ч гэсэн жоохон зөрөгтэй авч явж байгаа юм байна. Одоо хин нэгний нам бахраа ингээл нам хоорондоо ингээл тэрэнд нөгөө хувийн хвшлүүд мөрөгдөж өгдөлтэй л гэдэг шин. Тийм байх. Тэгэхээр бүр сая-саяад нь буруу сэдэх гэж шин нэг хүн. Энэ бол хэцүү зүйл байхгүй. Тэгээ одоо дараа нь усгүй болчихвол яг урд хөшөөс усцээж болоонт усцээж уух юм гэдэг юм сте. Тиймэрхүү юм бодохгүй гэж л одоо ингээл том найгаад том зам барина гэх юм жижиг юм баггүй юм шиг. Жижиг оюуны хүнсрэл юм байгаа шүү дээ. Хэрвээ одоо тэр туулын голын замын төсөл ингээ явлаа гэхэд одоо дөнгөж эхэлнэ. Энэ голын энэ төслийг явуулахын тулд заавал тэр голын урсгалыг өөрчилнө. Голдролыг өөрчилж чинь тэгжээч тэр шонд болох уу гэдэг юу яа хийн. Тэг яг энэ ингээд хийхийг бид нар хэрвээ хийгээд ингээ бол нүдэрийг гэрчлэхээр байна л та. Тийм байна. Тэгээд ерөөхдөө олон л байдал хэцүүд нь гэсэн үг. Барилгын ажлынхаа хугацаанд бол маш эвгүй байдалтай болно. Одоо та хэд энэ төсөл өөрсдөө санаач гэсэн төслийг явуулъя гэж явуулахын тулд ер нь юу хийх гэж бодож байна? Одоо ер нь яая гэж бодож байна? Төр зэсэг бол докторгүй ядчих яхад нэг хүнд буучхаар дараагийнх нь үргэлжлүүлнэ гэдэг тийм зүйл байхгүй нь хамгийн хүндрэлтэй байна. Энэ төслөө орхихгүй бууж өгөхгүй. Хотын дарга
солигдсон л үз. Шинэ хотын дарагтай бол бид нар очиол уулзна. Нямбатар дарга буун өөр дарга гарч ирэх байлгүй. Очиол уулзна. Тийм ээ. Тэгээ тэрний дараагийн тэр дарган дэмжихгүй бол дахиад дараагийн дарга дээр нөрнө. Ямар ч гэсэн биднээс залуу хүмүүс одоо амар сайхан дараа Сумбын озер дарга одоо ингээл Нямбатар дарга гэл зөндөл дараа мөрөнд үргэлжсэн. Битэрт бол одоо яг та нас байна. Ирч хүч оюу ухаан юу л байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо хүлээж сураагүй шүлэн Нямбатар дарга одоо ингээл үнэхээр дэмжихгүй хааж боолоо байлаа. Тэгэхээр шүү дээ. Дараагийн даргатай очрол болж болно шүү дээ. Тийм ээ. Бид нар одоо 10 жил хүлээсэн. Гэхдээ энэ олон шөнө, энэ олон өдөр тэр төслийнхаа ард сууж, эннийхээ ард судалгааны ажил хийж, тий? Энэ гэсэн биднээс хөдөлмөр байхгүй. Бид нар энэ хөдөлмөрөө өнгөөдүүлэхгүй. Энэ хөдөлмөрөө өнгөөдүүлж болохгүй байхгүй. Биднээс энэ тэр олон жил сууж хийсэн, сэтгэлээ шингээсэн. Тэгээ дээрээс нь тэр олон хүн тэнгэр дэвшсэн, тэр хүмүүсийн итгэл сэтгэл энэ бүхний араас явхаас өөр арга байхгүй. Одоо Монгол залуусаа энэ төр дэмжихгүй байгаа нас хэцүү. Тэгсэн ч гэсэндээ ингээд хийнгээ зүтгээд байдаг нь одоо юуг бүтээ яа гэж юуг зордгийг тэр талаахаа. Яг хүнэлт тууштай байдал та. Ямар нэгэн юм ихлүүлсэн бол Монгол зүрх зүг шүү дээ. Ажил хэвэл дууслагал. Одоо хийсэн ажиллал дуусгах гэж явж байгаа. Хоёрдугаар болохоор яг Монгол залуучууд цааш бас нэг юм дэвшээс одоо манай төслийн баг хамтвал сүлгэр дөрөл авах хэрэгтэй. Заавал ингээл нэг юм дарга зэрэг нь боолоо гэж болчдөг. Зарим нэг нь барайл хорчдөг энэ чих олон асуудал байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг нийцээд шантраад тахчул байхгүй. Ер нь болгоно бидний их ялгаагүй л ирэхээ эдэлж шүү дээ. Одоо таач гэсэн ялгаагүй энд ажил хийж байгаа цалин авч нь тэгээд одоо битээр төслөө хэрэгжүүлж байгаа бол ашиг л олно. Энэ бол бизнесийн зарчим. Битээр төрд гараад ямар татварчлагчтай Монгол хаалаа гэдэг тавалж байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо энд дижитал бизнес хийж байгаа улсад нэг ашиг гарч байгаа. Хоёрдугаарт энэ чинь улс орны бас харагдах байдал гэж нэг юм биш. Тэр гадаад улсууд ихээр л одоо төвчрэл нэрээ бараал Монгол гэдэг улсыг тэрнгүүр нь л дүгнэж шít. Одоо мэдээж л нисгтэр буугаас хамгийн дүнд Улаанбаатар хотод ирдэг. Шууд хөдөө гардаг утгыг хадаад хүмүүс ч. Улаанбаатар хотод нэг юм хоёр ан хурал хэлцээ цуглаант бол тэрэндээс хүн тэгээд өдөө. Тэгэхээр энэ хугацаанд нэг бүглэршилжгүй дотоодтой байгаа бид ч гэсэн бүглэрмөргүй шít. Өглөө гараал 2-3 цаг төвж ирж нэг ажил дээрээ ирнэ. Орой тараал 2-3 цаг амар алтан цаг бол алт үстэй тийм ээ. Тэр одоо энэ алтан цагийг яаж хэмнэх вэ? Тэр одоо нийслэлийг нэг бас жоох айлтал байлгах зорилготой л юм. Тэгэхээр одоо бас залуучууд маань гэсэн бас өөрсдөө юм бодлоо одоо айгуугаа явчихлаа шүү дээ манай залуучууд. Тэгэхээр одоо улсын орноо хөгжүүлэх хэрэгтэй байхаа бид. Алийн болго одоо 30-40 жилийн шалбагтаа зурлаж амьдрах гэдэг. Бороо орсон ч шалбагтаа гэж төгжрөл. Монголын ард самчдын холбоо гэж байгуулга байна. Төрөмс байгуулга. Энэ холбоо яагаад дуурахгүй байна? Хамаг ажлыг чинь хятадууд авчлаа. Нийлээд нэгдээд дуурдгүй юм. Монголын энэ авто замын компаниуд дампуурч дуслаа. Ажил байхгүй. Бүгдийг хятадын компани авч. Бүгд хүнд байдалтай өөртөө хятад заман шатад тэгэл одоо эн чинь манай ард иргэд өөрсдөө бас уг нь манайхан ч амар лаг босууд шүү дээ. Хийгээвэл жинхэнэ хэд 100% гүйцэтгэлтэй. Тэр суулын урдны замч байна уу? Тойрог замч байна уу? Энийг хийх чадaltaй чансаатай инженерүүд байгаа. Компаниуд байгаа. Яагаад тэднүүст ажил өгөхгүй? Яагаад энэ хятадуудад зориулж тендер зарлаж энэ гадны компанид ингэж тендерээ өгöd байгаа? Энэний араас нь одоо Монголын авто замчдын холбоо, Монголын авто замчид, Монголын авто замын компаниуд, том гэсэн компаниуд яагаад дуурахгүй вэ? Тэднээс чинь өөрсдөө аваад хийвэл биднэрт Монголд үлдэн шүү дээ. Гадны компани хийчихэд хамаг ашиг аваад тэгээд хар бор ажлыг нь аюул бол монгол хүнээр хийлгээд ингээл тусна. Өрмийг аваад хусмын монголчуудад үлдээгээл гараа. Тэрийг хийх чадал бүхий, чансаа бүхий инженерч байна, Монголд компанич байгаа. Энэ хүмүүс ерөөсөд дуурахгүй байна. Энэ дэр маш гайхаж. Яагаад энэ хүмүүс дуурахгүй байгаа вэ? Та нар ингээ ажилгүй шүү дээ. Цөөхий дөөний кармароо шахах Макслийн бас гол санаа тэгээд олон хувийн хвшлүүд нийлэл Монголдо нэгэн бүтээгээл гэсэн зорилго байхгүй юу? Уг нь бол гадаадаас бид нар мөнгөний олоод ирээд энд хамтаараа нийлээд барьчаа гэх нэг ивтэл байгаал гэсэн үг л. Тэгэхээр яагаад дэмжихгүй гадаа нэг шалтгаан юм бол зовлон ашиг сонирхол. Энэ бол бодит юм л гэж. Одоо энэ боржуурын асуудлын нэг шүүмжлэл
жоок болгоод ширлэхээс өөр юу ч хийж чадахгүй байна. Замын тэгээд тендер энэ төр дандаа амрах садан найз нөхөд ах トゥ нь бишэл бол авч болтгүй гэл одоо ингээд байх ёстой юм шиг болчихлоо л доо. Та нар ч гэсэндээ яг тийм байна гэд ажиглагдчих чинь үү хэлвэл дээрэс нь одоо энийг яаж өөрчлөх вэ? Залуучууд дугна ирэх ингээд гарт нь баймарын тэр нэг тийм уриалах ч юм уу те. Одоо ингмээр биш те залуучсан. Сая өнөө өглөө битээр оолсоосоо ирж явлаа бас. Харлаа. Одоо тэр наадмын тэрээр нэг зам хуулцсан. Ингээл явууны зам дахиад шинжилж байна. Одоо энэ ингээд жил болгоо шинжилээд байдаг ажил юм уу? Нэг бол яах гэдэг тийм. Тэгсэн чинь цуг машин сууж явжсэн, жолоо иржсэн хүмүүс маань тэгж байна. Facebook-ээр жок болгож ярьж байна хүмүүстэй. За нямбаа маань буухаас өмнө нэг юм хийж авахгүй дахиад юм өмсөлөд эхэллээ тэгэл. Одоо энэ чинь амар тэнэг зүйл ахгүй. Нэг солилцсон ч одоо нэг чулуун бетон ямар ч биш хэдэн жилээ даачах нэг эдлгээтэй юм хийдэг байлгүй дээ нэг төсөөр тэгэхэд жил болгоо одоо ингээл нэг усан болоогүй юм ингээд солиол энэ бол яг л тэгэл нөгөө төрөмөл юм байна ашиг сонирхол авт Монгол явчих ш. Тэгэхээр одоо энийг бол одоо манай залуучууд чинь нэг хэцүү юм баггүй юм хийлээд босоод ирдэг нэг нь одоо яг үннийг хэлдэг тэгэхээр л нэг аав ялах татчихад байгаа. Тэгээ хүмүүс ч хаширчаад шүү дээ. Одоо залуучууд үгэж хэлхээс өмнөж хэлхээс айдаг болцсон. Мохчоод шүү дээ нэгсэндээ. Манай төслийн хувьд яг тэ одоо өрөнд орхон орж үзлээ. Өнгөрхөн өнгөрж үзлээ тэнгэр тал хамгаалж үзлээ. Одоо тэгээ юунаас найхан гэдэг. Битээр бол тэгэл өгөөд уурч байгаа. Одоо ийм шудраг ус одоо ингээл хүний хийцэн оюун өмжийг хулгайлал тэгээ очиж гадаад руу ур төрш өмнө дараад байгаа жоохон эгдвэцэл үрээд. Албаар та хэдийн төслийг мэдсээр байж санааг нь хулгайлаад ер нь албаар гацааж байгаад хулгайлчлаа гэж үзэж байна. Яг нийслэл дээр уулзсан тэр 24 оны 12 сард уулзсан байдаг хаа. Тэр уулзалтаар нэг үг ярьсан байлээ. Төсөл хэрэгжилтийн газрын дарга гэдэг захирал нэгдэг лөө. Тийм төслийн газрын захирал. Тийм тэр Баатар гэж хүн нэг үг хэлсэн байт. Танай төслийг нэг жил судалсан гэсэн. Нэг жил манай төслийг судалсан байх юм шүү. Тэгэхээр үнгүү бодоо идэж байгаа л ахтай төлшиж байгаа. Өөрөөсөө жил судлаа тэрийг хийж чадахгүй шүү. Бид ч 10 хэдэн жил судалж хийж байгаа юм. Тиймэрхүү тэгэхээр бол нэг юм л юм байх л та. Санагдал.